Манай монголчуудын уурыг тарих сэтгэхүй бол дэлхийд толгой зохино. Жижигхэн Монголын иргэд маань дэлхийн том орны дээд сургуулиудад мастер, доктор хийж хүний зүрхийг залуужуулах бүтээл хүртэл хийж байгаа. Алтан гартай монгол инженерүүд маань дэлхийн зах зээлийн үнэлгээнд хэдэн сая доллар хүрэх техник технологийн хэдхэн сая төгрөгөөр шийдэж чадаад байгаа юм. Гэвч төр засгаас өөртөө хариу сонсноо нэг байхгүй байсаар байгаа замхардаг. Хамгийн сүүлийн бодит жишээл Монгол программистууд автобусны ухаалаг цахим картыг маш хямд өртгөр хийгээд өгөө гэтэл Монгол улсын баатар Батүл, Стон нам дарж байгаа Солонгосын нэг компаниар хийлгүүлээд авсан юмдаг. Гэхдээ өнөө Монгол программист залуугийн хэлсэн ханшаас хэдэн мянга дахин өндөр өртгөр шүү дээ. Юу мэнэ дотоодын үйлдвэрлэл үндэсний бүтээн байгуулалтыг дэмжихгүй. Өчнөө жил бизнес хийж нэрд гарсан тэр бумаар нь эргэлдүүлж чадах хэмжээнд очисон Монгол хүн чүү чамаа Монголдо үйлдвэрлэл явуулах их олон. Учир нь тэд бол зөвшөөрлөх сайд дарга нартай тохиролцож ашгаа хувааж хэмжээд очисон учраас. Нэг ийм л муухай авилгач авч идэхийн донд туссан удирдагч нартай байгаа зэрэг Монгол руу яаж шөгчөв дээ. Монголын сайд дарга нар ямар ч юмыг Монголд хичнээн ашигтай байсан ч өөрт нь л онцгой бол өгч байсан ч хөдлөхгүй. Монголын хоцрогдлын онцлог бол чухам л энэ ажгүй.